And now we have a heartline from Saranjaro in Mongolia. Хамгийн хайртай их багш Supreme Master телевизийн хамт олон 2012 оны луу жил Америк нэгдсэн улсын Shrine Auditorium-д манай төгс гэгэрсэн их багшийн аниргүй нулимсыг хайрлахгүй мюзикл нээлттэй хийсэн билээ. Дараагийн луу жил болох 2024 онд их багшийн маань энэ удаад нэгүүлсэнгүй сэтгэлээр дахин мюзикл тавих зөвшөөрлийг Монголд олгосон байна. Бид эдгээр үйл явдлуудыг тохиолдлын зүйлүүд биш, харин энэ нэгцэгтэй цаг үед Тэнгэрийн зохицуулалт гэж үзэж байна. Арга хэмжээг зохион байгуулах нь тасралтгүй зорилтуудыг дагуулж байв. Гэсэн хэдий ч Бурхны хүч үргэлж бидэнтэй хамт байсан бөгөөд энэ арга хэмжээг хамгийн амжилттай зохион байгуулахад бидэнд тусалсан. Энэхүү арга хэмжээний зорилго нь 12 жилийн өмнөх гайхамшигт концерт шиг дэлхийд Тэнгэрлэг ажлуудыг авчрах явдал байв. Арга хэмжээний үеэр нэг бясалгал дадуулагч их багшийн хувилгаан бие хүртэл олж харжээ. Мюзикл болохоос яг өмнөх өдөр Улаанбаатар хотыг энэ оны анхны засаар чимгэлсэн зөөлөн сэтгэл сэргээсэн бэлэг тэмдэг нь хотыг их багшийн оршихуйд бэлтгэж байгаа мэт санагдсан нь анхаарал татаж байлаа. Тоглолтууд 10 дугаар сарын 21, 22, 25-ны өдрүүдэд улсын дөөр бүжгийн эрдмийн театрт болсон. Нийт үзэгчдийн тоо 1500 орчим хүн байсан. Гэвч эхний өдөр буюу тоглолт эхлэхийн өмнөхөн жүжигчдийн микрофон гинэт ажиллахаа болж бусад гинтийн асуудлууд гарч ирэв. Хэдэн авшигтнууд арга хэмжээнд ирэх дотоод дуудлагыг мэдэрсэн байв. Хүрэлцэн эрэхт нь тэд асар том шавж болон доод ертөнцийн бусад амьтдын үзэгдлээр бэлэгдсэн арга хэмжээг тасалдуулахыг оролдож байгаа сөрөг хүчийг мэдрэв. Тэд амар амгалан тогтоохын тулд ариавалын аргын дагуу залбирч бясалгаж эхлэв. Тоглолт эхэлмэгц асуудал алга болж бүх зүйл байрандаа орсон. Эдгээр туршлага нь маягийн хүч болон Бурхны нэгүслийн хоорондох хүчтэй мөргөлдөө мэт санагдсан. Арга хэмжээний 2-3 дахь өдрүүд туйлын төгс болж өнгөрлөө. Манай хүндэт зочдод зориулагдсан 3 дахь өдөр бид их багшаас мессеж хүлээж авсан бөгөөд энэ нь хүн бүрийн зүрх сэтгэлийг зөөлөн хайлуулсан халуун дулаан найрсаг мэдчилгээ байв. Ямар бурханлаг бэлэг вэ? Дөөр бүжгийн эрдмийн театр найруулагч Ноён Батулга болон чин сэтгэлээсээ хичээл зүтгэл гаргасан уран бүтээлчтэй чин сэтгэлээсээ талархал илэрхийлээ. Мөн биднийг чин сэтгэлээсээ дэмжиж байсан Солонгосын 2 хайрт ахын дүүстэй гүнээ талархаж байна. Солонгосын 2 бясалган дадуулагчид Магдалины дуунуудыг хүртэл өнгөлөг аурата толилуулж үзэгчдийн сэтгэлийг ихэд хөдлөсөн билээ. Нэрт дуучин Баяр цэцэг Чулуун Буддаатай ярилцах бай. Дууны сэтгэл хөдлөм хувилбарыг хишиглүүлж хүрэлцэн ирсэн олны сэтгэлийг хөдөлгөв. Юуны өмнө бид их багштаа өгөөмөр ажиллал өгсөнд нь талархаж байна. Бид их багшийнхаа аюулгүй байдал, эрүүл мэндийн төлөө залбирч байна. Түүнд хамгийн сайн сайхныг хүсье. Монгол улсаас Саран гэрэл. Steadfast Saranjaro, thank you for sharing your heartline with us. The Mongolian musical production of Loving the Silent Tears at the prestigious Mongolian State Opera and Ballet Academic Theatre looked like an amazing experience for all who enjoyed this magnificent event. We can't help but smile seeing this. Surely, spiritually based music and art are one of the best ways to touch the multitude and connect us with heaven and our true divine self. Master's profound and deeply heartfelt poetry and songs leave a boundless, transcendent impression on this world and those who get to experience it. May you and the talented Mongolian people always be divinely guided on your spiritual journey. In celestial splendor, Supreme Master TV team. P.S. We are happy to share Master's joyful message with you. Cherished Saranjaro. Your note brings joy to me and our team like a refreshing cool breeze from your blue sky loving land. So glad to hear about the smooth success of this performance that the Mongolian disciples arranged, reminding all the message of love and longing to connect with God through musical art.
The purity and the sincerity of the Mongolian people are always very touching to see. So proud of you all. May you and genuine Mongolia Always be in the comfort of Buddha's embrace. love you all forever, and a big group hug. Vegan side effect. Take note, you can find vegan aisles with eyes closed. We welcome your heartlines, stories, and or cute loving animal people clips. Please send them via suprememastertv.com/heartline.